За сайн байцгаана уу та бүхэндээ орой мэнд хүргэе. За төрийн засгийн албан хвшигчдын нэгдсэн эмнэлэг нь иргэд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролд дэм болох зорилгоор за эмнэлгийнхээ нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээллийг та бүхэнд хүргэсээр байгаа. За өнөөдөр бол 2021 оны 8 дахь дугаар маань та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн дугаард тос эмнэлгийн дотрийн ахлах зэргийн эмч анагаах ухааны магистр Ахмад Ариун тонголог эмч маань оролцоход бэлэн болсон байна. За юуны өмнө эмчтэй орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. Лайман жоохон хугацаанаас хоцорч байна. Тэгээд ажилдаа хагаад орж ирсэн тий. Хөлцөл өчөө орд ирэхтэйсэн. Тэгэхээр хоёул өнөөдөр коронавирус халдварын үед те гэрээр хийх эмчилгээний талаарх зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөх байгаа те. Тэгэхээр коронавирус халдварын одоо батлагдсан тохиолдол болчоод за тухайн иргэн маань одоо ямар тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатай байна вэ? За коронавирус халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд тухайн хүнийг биеийн байдлыг хөнгөн гэж үзсэн тохиолдолд гэрээр эмчилгээ хийхийг гэрийн саалтанд эмчилгээ хийхийг бол зөвлөдөг байгаа. За хөнгөн гэж үзсэн тохиолдолд тухайн иргэн маань өөрөх баг болон одоо сумын эмчийнхаа хяналтанд гэрийн саалтанд 7-оос одоо 10 хоног эмчилгээ хийгддэг байгаа. За ямар тохиолдлыг хөнгөн гэж үзэх вэ гэхээр за 38-ын хэмээс доош халуурч байгаа. За томооц төвчний шинжүүд илэрж байгаа. За толгой өвдөх, булчин одоо үе мөчөөр өвдөх. За хамгийн гол нь амьсгаадах шинж тэмдэг илэрхгүй байх ёстой. За тэгээд тухайн хүнд болохоор хамар уруулын гурвалжин болон одоо гавын одоо үзүр хөхрөх одоо тийм ийм шинж бол бас илэрхгүй байх ёстой. Энэ тохиолдолд бид нар бол биеийн байдал хөнгөн байна гэж үзээд тухайн хүнийг гэрээр эмчилгээхийг зөвлөгөө. Коронавирус халдвар авсан хүн маань одоо шинжилгээний хариунд эерэг гарсан иргэд одоо гэрээр ямар эмчилгээ хийх шаардлагатай байгаа вэ? За ер нь бол өрх сум багийн эмчийн хяналтанд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Хамгийн нэгдүгээрт за шинж тэмдгийн эмчилгээ гэвэл жишээлбэл халуурах юм бол халуун бууруулах эмчилгээ. За хэрвээ одоо булчин шүрмэс өвдөж байгаа бол тий үе мөч өвдөж байгаа бол өвдөл намдаах эмчилгээ. За эдгээрийг бол хийн. Вирусын эсрэг бол тий гарааны эмчилгээг бол бас хийж байна. За энэ дээр болохоор одоо хамгийн түгээмэл байгаа арбидолыг бол бас нэлээд дууж авах шиг байна. За тэгээд хамгийн гол нь одоо нөгөө сайн унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгах. За одоо гэртээ бол хангалттай агаар оруулах, чийгтэй цэвэрлэг байнга хийх. Эдгээрийг бол бас баримтлах одоо шаардлагатай. Ер нь иргэд үйлчлүүлэгчид маань биеийн байдлаа ер нь хэрхэн хянах ёстой байд юм бэ? Одоо ямар шинж тэмдэг илэрх вэ? Хамгийн гол шиг илэрх. За ер нь бол халуурах, бие сулрах, за толгой өвдөх, за булчин одоо үе мөчөөр янгинж өвдөх. За ийм шинжүүд бол ерөнхий нийтлэг түгээмэл бас ажиглагдж байна. Мөн одоо хоол боловсруулах эрхний талаас бол гиз одоо гүйлгэхтэй суулгах. За тийм шинжүүд бол бас илэрч байгаа. Хамгийн гол нь тухайн хүн бол амьсгаадах, цээжэр хүндүрлэх, 38-ийн хэмээс одоо дээш халуурах, за хамар уруулын гурвалжин хөхрөх те. За мөн хурууны үзүр хөхрөх ийм шинжүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй бол нөгөө одоо эмчтэй бол хандаж эмнэлэгт одоо хугацаа алдах хэрэгтэй нь бас үр дүнтэй ийм зөвлөмжүүдийг бол бас өгж байгаа. Тийм. Ямар тохиолдолд тухайн хүнийг бүрэн эдгэрсэн гэж үзээд байна вэ? За хөнгөн тохиолдлыг л хоёлаа ярьж байгаа шүү дээ тийм. За хөнгөн тохиолдлыг болохоор бид нэр эрүүл мэндийн сайдын 5 сарын 18-ны 318 тот төр одоо коронавирусыг эмчлэх хянах зөвлөмжийг бол одоо бид нар баримталж ажиллаж байна. За энэ тохиолдолд бол өрхийн эмчийн хяналтанд, сум багийн эмчийн хяналтанд ер нь бол 10 хоног одоо тусгаарлалтын эмчилгээ бол хийлгэж байгаа. За тэгээ 10 хоног одоо хяналтанд байгаа тухайн хүний одоо илэрж байгаа клиник шинж тэмдгүүд нь одоо арилсан тохиолдолд бид нар бол энэ хүнийг одоо итгэрсэн гэж бол үзэж байгаа. Тухайн хүн ер нь гэрийн нөхцөлд те эмийн эмчилгээнээс бусад одоо ямар эмчилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. За би дээр бас нэг сая яриандаа бол дурдсан. Эмнэлгийн эмчилгээнээс гадна одоо дэглэмүүд тийм дэглэмүүд манай ард иргэд бол бас их нэлээд стрессж байгаа шүү. Тийм. Коронавирусын халдвар авчлаа гэдэг их стресстэх, тайван биш болох. Тэгээд их тийм эндээсээ болоод бас тий сандрах тиймэрхүү байдалд ороод байгаа. Тэгэхээр аль болохоор тайван байх ёстой. Одоо
дархлаагаа бол ерөөсөө сандраад байна л гэдэг чинь тухайн хүний дархлаа унаад байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тижээллэг, шин тижээллэг хоол унд хэрэглэх ёстой. За тэгээд одоо шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хэрэглээд хэрвээ одоо тийм амьсгаад байгаа болон бусад одоо шинж тэмдгүүд нь одоо өөрт мэдэгдэх шинжүүд нь даамжирж байгаа тохиолдолд одоо эмнэлэгт одоо хэвтэж эмчлүүлэх бол шаардлагатай. За өнөөдрийн лайваар бол иргэд үйлчлүүлэгчид маань коронавирус талбарын үед те гэрээр хийх эмчилгээний талаарх ерөнхий мэдээллийг бол авсан байх гэж бодож байна. Төсөөл нь хоёлоо коронавирус талбараас одоо өвдөхөөс өмнө тий урьдчилан сэргийлэх хамгийн одоо гол зарчим нь юу вэ? За хамгийн гол зарчим гэвэл нь ерөөсөө л халдвар одоо нөгөө хоорондын зайгаа барих шаардлагатай, иргэд хоорондын зайгаа. За мэдээж нөгөө халдвар хамгааллын дэглэмүүдээс ахин хамгийн нэгдүгээрт байгаа. Хэдийгээр иргэн та өөрөө вакцины хамрагдсан боловч хайртай хүмүүсийнхаа төлөө одоо нөгөө дамжуулагч болж болзошгүй учраас халдвар хамгааллын дэглэмээс ахаарай, маска 2 цаг тутам солиорой. За хүн хоорондоо болохоор 1.5-аас 2 метрийн зай баримтлаарай. Гараа халдваргүйжүүлээ тогтмол те иймэрхүү дэглэмүүдийг бол барих шаардлагатай. За хүмүүст бас байдаг нэг буруу ойлголт гэвэл нь идэгснэнгүй юу гэдгээ заавал PCR шинжилгээ өгнө үү? Эсвэл одоо тий гэрийн цэцэрлэг нэмшигдээд гарсны дараагаар эсрэг биеийн титэр өмөр юмна гэд ингээд эмнэлгээр нэлээд их одоо ирж байгаа юм хандлага ажиглагдаж байна. Тэр бол нэг их шаардлагагүй тий. Шаардлагатай бол эмчилэгч юм чинь тэрийг бол зөвлөнө. Хүн болгонд тэр шинжилгээг өгөх бол шаардлагагүй гэж зөвлөж байгаа тий. За баярлалаа, ингээд эмчтэй баярлалаа зөвлөгөө мэдээлэл өгсөнд. За энэ удаагийн дугаар маань өөр өндөрлөж байна.